Одоо хувьцаа хэрвээ гаргаад хувьцааг нь гаргаж зарах гэж байгаа бол хувьцааны нэгжийн ханшин ямар ахын энэ гэдгийн талаар бол одоо аль хэзээний тооцоо судалгаа нь хийгдсэн байх хэрэгтэй байхгүй юу? Гэтэл яг одоогийн байдлаар зүгээр л чагсаалт гарцсан энэ хамгийн гол аюул нь сайдын компани хамгийн сайн хөгжиж байгаа. Энэ бол манай амар том гажуудын том илэрлэл байхгүй юу? Одоо манай бүх сайд нар яам компанитай тэр компани тухайн салбарын босс болсон. Тэгээд тэрийг сайд дээр тавьсан. Уул уурхайн салбарт тэр өөр нэлийн нэмэгдээд байгаа хгүй төр өмчт компаниуд 10 компани байгаа шүү дээ уул уурхайн салбарын тэдгээрийн өөрөө ялангуяа эдгээр бол олон улсын зах зээл дээрээс бонд босгоод тэр нь бол ямар ч хяналтгүй одоо ингээд бүр хаягдцсан юм асуудал бол гэж хэлэхэд бараг хэлсдэггүй байна. Одоо хөрөнгөний бирж байна шүү дээ. IPO-г товчлсон нэртэй. Гэхдээ гүйцэтгэх захирлаа тавьж чаддаггүй. Тэрийн сангийн сайд ч юм уу сангийн яам ч юм уу шийдэх ёстой. Bloomberg телевизийн эдийн засгийн клубын ээж хэлцүүлэг эхэлж байна. Тэгээ өнөөдрийн хэлцүүлэгт манай гол сэдэв бол төрийн өмч хувьчлал. Үндсэн сэдэвтэй орё. Энэ хувьчлал цаг нь болсон уу? Төрийн өмчийн хувьчлалын түүхээс эхлэе да. Ер нь төрийн өмчит компаниуд маань яагаад ашиггүй ажиллаад байгаа юм бэ гэдэг гол суурь шалтгаануудынхаа судалгааг хангалттай хэмжээнд хийгээгүй гэж бол нэгт бол харж байна. За тэгээ хоёрт бол мэдээж бас яг энэ дээр гол нь ашиггүй ажиллах хамгийн том шалтгаануудыг бол засаглалын асуудлууд харагдаад байгаа болохоор тодорхой төрийн өмчит компаниуд дээр энэ өөрчлөлтүүд хийсний дараа хувьчлал хийх нь зүйтэй гэж нэгт бол үзэж байгаа. За хоёрт бол мэдээж бас яг эдийн засгийн нөхцөл байдлын муудсан өрхийн орлого одоо багассан. За бас мэдээж бизнесүүдийн хувьд ч гэсэн ашигт ажиллагаа буурсан ийм үед ийм хувьчлал хийгээд одоо тодорхой хувийн одоо хөрөнгөний бирж дээр арилжаалах ийм тохиолдолд би бол энэ дээр бол бас яг худалдаж авахд бол тодорхой бүлэг хүмүүсийн ашиг сонирхолд нийцсэн ийм шийдвэр гаргаад байна гэдэг ийм бол надад бол хардалт бол байгаад байгаа. Тэгэхээр энэтэй холбоотой бол би бол яг цаг үеийн олсон арга хэмжээ бол биш гэж бодож байгаа. Зарим одоо Лакшмигийн хэлсэн заримтай санал нийлээ, заримтай нь бол бас арай эсрэг байр суурьтай байна л да. Юу гэхээр ер нь бол төрийн өмч чинь төрийн өмч гэдэг юм байхаараа эргээд өөрөө улс төрчид маань энэ төрийн улсыг авч явах стратеги ажиллаа хийхгүй аж ахуйн асуудал руу ордог. Тэгээ нэг төрийн өмчт үйлдвэрийн дараагаар нэг таньдаг дүү хамаатан саднаа ч юм уу нэг цонгуулдан тусалсан нэг хуурай дүүгээ одоо тавих гад ингээд тэгэл тэрний даргаыг энэ 50 тэр 50 гэдэг ингээд нөгөө Монгол улсын боловсролын реформ, тэтгэврийн реформ, эрүүл мэндийн реформ хийх ёстой хүмүүс маань аж ахуйн тэмцэл рүү ер нь орж байгаа хандлага сүүлийн 35 жил яваад. Одоо Эрдэнтийн дарга хэн болох вэ гэж ингээл явцдаг тий. Надад тэг санагдаж ирсэн. Богино хугацаанд яг мэрэгжлийн менежмент оруулаад энэ төрийн өмчт компаниудаа нэг баг зэрэг засаад эн чин төр гэдэг чинь ард түмний өмч учраас аль болох өндөр үнэлгээгээр хувьчлахын тулд тодорхой хэмжээнд ингээд засал сайжруулахгүй бол одоо 20 жил 30 жил улс төрийн томилгоогоор мэрэгжлийн бус CEO ч амьдралдаа одоо гүйцэтгэх захиралч хийж үзээгүй, хувийн аж ахуй авч явж үзээгүй, магадгүй одоо нэг ийм төрд ажиллаж исэн ч юм уу улс төрийн ажил хийжсэн, намд ажиллаж исэн улсуудыг шууд том институцийн CEO-гоор тавиад 20 30 жил явахаар тэнд бас их юм нуугдмал үнцэн байхыг үүсэхгүй. Би яг тагмын ерөнхийлөгчийн хувьд бол ингээ харахад нэг компаниудын нэг хараад хоёрт нь бол манай компанид одоо энэ зах зээл хэрэгтэй байхгүй. Гэтэл төрийн өмчт компаниуд нь улам олшроод тэгээ нэг хуучин 20% нэлжсэн бол одоо 40% рүү орж ирээд тэгээ нэг зах зээлийн ерөнхий гол эзэн нь бол төрийн өмчт компани болчих. Нэр томьёоноос авахуулаад бас асуудал байгаа юм шиг. Би бол одоо чинь төрийн өмч гэж байдаггүй л гэж үзэж байгаа. Энэ бол улсын өмч байхгүй юу? Улсын өмч, улсын дуулал гэж юм уу те? Энэ улсын компани гэвэл энэ өөр асуудал. Төр гэдэг бол яг нарийнда бол улс төрийн нэг институт шүү дээ. Тэр улс төрийн нэг институт, улс төрийн эрх мэдэл олж авч байгаа институт яг төрөйтэй аж ахуйг удирдахулдаг. Тэгээ миний эхний судлаачийн хувьд, академикийн хувьд яах юм бол 7 эмчнийг огтл гэж ярьдаг шүү дээ. Ер нь бол өмч хөвчлийн олон улсын сайн туршлагыг харахад маш нарийн бэлтгэлтэй алхам алхмаар хийдэг. За нэлээд даацтай бодож орох, үр дагавраа аягүй сайн тооцох. За боломжит эрсдлүүдэд урьдчилж харах, удирдах тэр боломжуудаа харж иж ордог юм байна л да. Ялангуяа 1980 90-ад оны өндөр хөгжилтэй гэж хэлдэг юм да. Орнуудын өмч хөвчлийн туршлагыг харж байхад бол нэг тиймэрхүү. Төр өөрөө эзэн нь өмчийн эзэн гэдэг тодорхойлолтоор орж ирж байгаа тохиолдолд өмч эзэнгүүдэд байгаа гэдэг ийм томьёоллоо оруулчихна л да. Яг онлын хувьд бол тайлбар нь бол эзэн багхгүй. Төр гэд нэг юм эзэн бийгүй. За ард түмэн юм нийтийн гэдэг юмнууд чинь эзэнгүүдэд тэрний одоо хойноос хариуцлага хүлээх субъект нь багхгүй.
Тэгээ энийгээ дагаад энэ зардал буурах, ашигтай ажиллах, бүтээмжтэй байх, илүү одоо хурдтайгаар аягүй гоё шинэ технологиг оруулж ирээд илүү одоо чанартай сайн юм хийх ч гэдэг юм уу те. Тэгээ энэ боломжууд нь ерөөсөй байхгүй болчиход байгаа юм л та. Тэгэхээр энэ талаас нь харах юм бол бас л одоо нийт тэргүүний ээлжинд хувьчилчмаар Эдийн засгийн нөхцөл байдал нь болохоор өөрөө өнөөдөр яагаад гинт огцом ийм хувьчил хийх гээд унаа энийг айгу хурдцтай хийх гээд гинт ороод ирлээ шүү дээ. Тэгэхээр бараг нөгөө эдийн засгийн суурь шалтгаан нь болчиход байгаа. Яагаад тэгэхээр энэ төрийн өмчит компаниудын чинь гол нь эдийн засаг муудаад одоо 3 тэрбум ам доллараар одоо төсвийн орлого тасарчхаар эргээгээд энэ төрийн өмчит компаниуд гэдэг энэ том бүтцийг чи одоо ашиггүй ажиллаад байгаа энэ бүтцийг чинь тэртээ тэргүй төсвийн мөнгөөр л одоо ашиггүй ажиллаж исэн ч одоо төсвөөс мөнгөний өгч идэг байсан болохоор эн чинь тэр нь бол тэр бүтцийг ашиггүй ажиллаж исэн гэсэн авч явдаг гэсэн болж таарад байгаа байхгүй одоо нэг тий. Тэгэхээр эдийн засгийн муудаа тэр орлого нь байхгүй төсвөөсөө одоо тэднийг ингээ авч явах боломжгүй болонгууд нь гинт одоо ингээд хувьчилнаа эднийг аль бол хурдан гэдэг ингээд айгу огцом ороод байгаа болохоор энэ нь бол тодорхой хэмжээгээр нэг суурь судалгаатай үе шаттай яг тэрнтэй бол би өөртөө ч юм санал нийлж байна. Үе шаттай яг ямар төрлийн хувьчлаар явах уу зарим нь бүр татан булгасан ч зөв шүү дээ. Тэгэхээр энэ дээрээ гол нь өөртөө яг нөгөө дөрвөн ганцргийн хэлсэн яг нөгөө өөртөө улс төрчид дандаа өөртөөхөө хүмүүсийг тэнцээ оруулж дандаа үүрэг гүйцэтгэж тэнцээ чи ямар сонгон шалгаруулалт мэрэгжлийн баг очихгүй ингэж явсаар байгаад энэ нь өнөөдөр одоо ийм нэг эдийн засаг муутахад бас яг ингээд аюу том одоо нэг талаасаа төрдөө нэг ийм ачаа олчих гээд байгаа байхгүй юу? Яг нэрэндээ 92-оос 90 манайх нэг өмч хувьчлалыг тухайн үедээ хийсэн алдааг нь юу хийсэн бэ гэвэл бид хамгийн гол нь 90-с 92 онд одоо 97 онд их сайхан болыг хойтон уншсан байхгүй. Нэг нөгөө хэлэхэд манайх 91-с 92 онд байсан 1852 байгууллага байсан. Энэ дотор 200 гаруй нэгдлээс орж байгаа. Тэгээд 92 онд Жасраагаан засгийн газар авахд бол 50% татвартай, 5 шатлалтай. Хувь хүний орлого 45% татвартай, 4% шатлалтай. Тэгэд хөрөнгө оруулалт байхгүй. Оросын манай төсвийн 70% Оросын татаас зогссон. Технологи байхгүй, менежмент байхгүй, 1852 байгууллага зүгээр л задарч исэн байхгүй. Ингээд яг хойтхон нэг сайхан уншид таарсан. Тэгээ 97 онд хувьчлах буюу одоо тэр улсыг тарахаас өөр нэг тийм л үйл явц явсан. Яг гэвэл 92-оос 96 онд тэр хөдөлмөрийн хамт олоныг хамгаалаад хөрөнгө оруулалт менежментийг оруулж өөр философи ясвал энэ байх хэрэгтэй байсан. Төр бол за би 51-тэй байна. Та нар 49 дээр орж ир. 51 гэдэг чинь би эзэн гэсэн үг шүү дээ. Тэгээ та нар бол одоо холуурыг өгсөн. Гэхдээ ноогдол ашиг өгнө. Жил болгон одоо ийм ноогдол ашиг өгнө гэдгээ төр амал. За мэдээж одоо засгийн газраас бол тодорхой одоо төрийн өмчит компаниудыг бол хувьчлах одоо хувьцаа гаргах те эсвэл татан болгох гэх тодорхой хэмжигсаалт гаргаж одоо тодорхой юм тогтоолын төслийг бол гаргасан байгаа. Үүн дотор ингээд аваад үзэхээр бас нэлээд одоо 18 компаниг одоо жишээ нэмж одоо ингээд юу гаргана гэсэн байгаа тий. Тэгэхээр хэдүүлээ одоо энэ одоо 18 одоо нэмж хувьцаа гаргаж байгаа энэ компаниудыг одоо салбараар нь ангилаад ер нь хувьцаа гаргах нь хэр зүйтэй байна? Одоо ер нь яаж хийвэл ер нь энэ хувьчлалч гэдэг юм уу те яаж хийвэл илүү зүйтэй байна гэдэг талаар хэдүүлээ нэг хэлцэх үү. Ерөөсөө асуулт бол засаглал нь яаж явах юм бэ? Энийг тодорхой хэлээ. Төрийн банкыг бол ингээ харахад ажилтай, маш их ажилтай, намархан биш шүү дээ. Аимшигтэй одоо үс цайтал, нуруу хугартлал ажиллана. Тэгээд яг ашиг нь бол 2 дахин нэмжиж болохоор л харагдаж байна. Жишээлбэл. За тэгж бодоход бол бас засаглаа гоё байлганы үйл ингээд хөрөнгө оруулалт хийгээд орж болох юм тий. Сая тэгээд бас Давосын эдийн засгийн чуулган дээр очиод Унгарын банкыг урьлаа энэ төр гэл мэдээлэл гаргаад байна. Тэр нь шинээр банк байгуулах гэдэг юм уу? Эсвэл төрийн банк руу хөрөнгө хийж оруулах гэдэг юм уу тий. Тэгээд би өөрөө бас олон улсын банк санхүүгийн салбарыг гадралдаг учраас Унгарын банк бол нэх Монголд буюу үлдэх гэж бол орж ирэхгүй. Юу нь тэр үнэ. Тэд нар чинь мөнгө л хийх гэж орж ирнэ. Тийм ээ. Тэгэхээр ингээд гадны банкыг оруулж ирэх нь зөв. Эргээд бас үндснийхээ одоо банк санхүүгийн системийн аюулгүй байдлыг бас хангах хэрэгтэй. Тэгэл энийг л баланслал ер нь хурдан шийдвэр гаргах хэрэгтэй. За тэр дулааны станцууд гэж сая ярьж байгаа ингээ харахаар хэрвээ төр ашгийг нь баталгаажуулж өгöd
Тэ 5% гэж ярил л да. Борлуулалтын орлогын 5% одоо найдвартай ашигтай ажиллана гэдэг ингээд урт хугацааны 50 жилээр гэрээгээд өгчвөл энэ бол бас уулын сонирхолтой хөрөнгө оруулалт байж болно шүү дээ. Ер нь яагаад болохгүй гэж. Тэгэх юм бол энэ станцуудад орсон хөрөнгө оруулагч нар бол нөгөө зардлыг багасгах чиглэл рүү ажиллаад эхэлнэ. Нөгөө бүтээмжийг нэмэх, үр ашгийг сайжруулах тэ. Төр бол юу гэж хэлж өгөхөр за та нар тариф бол ийм байна. Танаа өртөг ийм байна. 5% ашигтай ажиллаарай гэн тэгвэл тэр 5%-ыг 6% болгохгүй үздэг шүү дээ ер нь. Гэх мэтлэн ингээд ер нь бол энэ бүх компани дээр бол ямар нэгэн бас ашиг гаргаж хөрөнгө оруулагчийн хувьд тийм ээ болох юм байна гэж харж байна. Гэхдээ аль нь ч тийм 30%, 40%, 50% ашигтай түрүүний таны ярьдаг одоо Эрдэнэтийн жишээн дээр авч ярьж байгаа шиг тийм бол энд бол харагдахгүй л байна л да. Маш их менежментийн ажил хийж ижил юм гарах байна. Харин тэгэхээр шууд утгаараа одоо худалдаж авахгүй юм биш үү? Нэмэлт тодорхой хэмжээгээр улсаас бас тодорхой саналууд одоо юу гэдгийг тэр юунууд нь гарах ёстой юм байна тийм. Засаглалын тийм засаглал тодорхой. Эрх зүйн орчин аягүй тодорхой баймаар байна тий. Яг би одоо ганц зэрэгтэй санал нийлжлээ л да. Гэл харахаар зэрэг үнэлгээ яаж гарах юм бол тий. Одоогийн санхүүгийн тайлан яг бодтой юм уугүй юм уу? Аудитлэгдсэн юм уу юм уу? Олон улсын стандартаар аудит хийгдсэн үгүй юу гэл ингээд аюу олон юм явна шүү дээ тий. Гэтэл яг одоо энэ жагсаалтанд байгаа компаниудын цаана энэ нарийн бүртгэлийнхээ миг үнэлгээнийхээ асуудлыг тий дээрэс нь өөрийнхөө үйл ажиллагааны талаар олон нийтэд хэр зэрэг бодтой мэдээлэл өгч байгаа юм бэ тий. Мэдээлэл нь өөрөө яг ямар байгаа юм бэ? Итгэл даах уугүй юу гэдэг асуудлаар ардны од байгаа хгүй юу? Жишээл төрийн банк төр ч гэсэн банкуудын системийн одоо банкуудын чи IPO хийх нөхцөл тавигдал банкуд 4-5 банк чинь IPO хийсэн шүү дээ тий. Тэгэл төрийн банк энтрийг 50% шиг хийчихгүй гэл айгу харамсаж ирсэн. Тэгээ хэдэн 5% явлаа 10% ч айгу бага хувь явсан. Тий бага хувьтай. Айгу бага хувьтай явсан. Яг хөө зүгээр банкны тоо баримтанд арай жоох итгэж магадгүй. За салбарын өсөлтийг хараад тэгээд нэг эднэс 5 толгой авцаа за багнуур шивээ овог хэлж мэдэхгүй. За эрчим хүчний компаниудыг бол бүр мэдэхгүй. Жишээл би зүгээр айгу урт хугацааны хөрөнгө оруулалт хийх гээд хөрөнгө босгоцсон байсан бол магадгүй адилхан бодох л байсан баг. Гэхдээ мэдээлэл айгу дутуу. Тэгээ хамгийн гол нь хэр баталгаатай вэ гэдгийг нь ойлгомжгүй шүү дээ. Яг одоогийн байдлаар зохицуултыг яаж хийж байгаа юм бэ? Эрх зүй би ямар хэрэгтэй авах юм бэ? Дараа нь ингээ авчдаг. Тэгээ дараа нь хөөе уучлаарай бид нар стратегийн ийм салбараа ингэхгүй байсан шүү дээ. Одоо буцлаа гэдэг юм яригадад эхлүүл чин асуудал үстэй те манад ч нэг юм үзэгдэл ер нь ойрхон харагдаад байгаа байхгүй юу? Чи эрхийн асуудал өөрөө аюу хэцүү. Би бол тэгж бодож байна. Надад бол би эрчим шиг бол тэр аяар авчих юм санагдаж байгаа. Яг 16,000 гоо ажиллаж байгаа. Тэгээ станцууд бол нэг 5,000 гоо ажиллаж байна. Тэгээд дамжуулах дээр нэг 4 байгаа. Тэгээд түгээх айлын тоолоор шалгах 8,000 гоо. Гэтэл энд бол ганцхан юм. Одоо үн гэдэг юм бол өөрөө эрэлт нийлүүлэлтийн огтлцол гэдэг одоо сонгодог утгаар байгаа шүү дээ. Манай энэ эрчим хүч одоо энэ усны асуудал бохир усан дээр үн гэдэг юм ерөөсөд байхгүй байхгүй. Энэ зөвхөн төлбөр хураамж яваад байгаа. Нийтийн юмыг ашиглаа. Тэнд яг зах зээлийн эрэлт нийлүүлэлт үн гэдэг юм тогтч чадаагүй. Одоо үн чөлөөлөл зохицуулттай эрэлт нийлүүлэлттэй хангая. Хэрвээ энэ эрх юм маань өгчих юм бол манай эрчим хүчний салбар хамгийн ашигтай. Яг гэвэл бизнес гэдэг бол тасралтгүй он удаан жил урсж явах тийм юм дээр л эзэн сухангой шүү дээ. Одоо чинь эрчим хүч гэдэг бол одоо хүндрэл байх л үед байж л байна. Бохир ус одоо бохирын цэвэрлэгээр одоо Улаанбаатарын Пупа гэдэг тэнцэг нэрэнд бол том бизнес аахгүй. Хэрвээ тэнд үнийн чөлөөлж өгөөд яг авдаг өстөнө бохирынхаа үнийг аваад эхлүүл тийш манай компани хөрөнгө оруулаад эхэлнэ. Хэрвээ багнуур дээр одоо захиргааны үнийг 10 цент, 12 цент яг албан ёсны өөрсдөө хэрэглэгч нь хэрэгснээр үнэ авна гэд тэр үн тогтоох эрх юм маань өгчих юм бол тийшээ хөрөнгө оруулалтад цутгаад эхлэх байхгүй. Гэхдээ өнөөдөр чинь гэрэл дасарч байгаа энэ бол үн гэдэг юм байхгүй зүгээр нэг тариф гэж яриад тэр чинь төлбөр байхгүй. Төлбөр хураамжийг төрн хүчээр бариад өнөөдөр баг нураач дампууруулаад түүнийг дагсан төмөр зам дампуураад хэдэн станцнд дэлбэрээд дамжуулах нь унаад энэ бол нөгөө бүдүүлэг менежмент юм тэгээд зах зээлийн гол юм үн гэдэг юм минь өгөөгүй л байхгүй. Тэрийг өгчод наад салбар үнэхээр супер болно. Химэл оюухан ч одоо аимшигтэй хэрчим хүч хэрэглэдэг. Бид уг нь бол заавал Улаанбаатар гэж бодохгүй хөдөө хаа хамаагүй газар аваачаад тэр нүүрсний уурхаа дээр нь аваачаад нэг хэд хэдэн гигагийн нүүрсний станцууд бариад энэ AI-ийн компаниудад зарсан бол одоо бүр алхал байсан л байна л да. Ер нь жишээ.
Тэгээд одоо тэгээ биднийг ингэсээр байтал бариад дуусчихна. Одоо Америк ч эргээд нүүрс рүүгээ орчлоо. Хятад нүүрсээ ер нь одоо сэргээж явах шиг байна. Ингээд дэлхийн энэ юу чи ингээд тэр чигээрээ өөр болж шүү дээ. Ерөнхий сайдын хувьд бол нэг юм хийх ёстой. Буцаад дэд бүтцийн яам гэж байгуулах юм бэл. Эрчим хүч эдийн нэгтгэж. Одоо ингээд салгацсан. Эрчим үд дулаан ингээд дотор энэ салаад, барилгын салаад уг нь дэд бүтцийн яам байх юм бол яг нэгдсэн бодлого гарч ирэх юм л. Одоо тал талдаа бодлоготой за баг бодлогоос илүү яамдууд нь өөрсдөө тендерчин болцсон. Зүгээр сайд нь өөрийнхөө компанийг тендерд ялуулахын тулд тэгээ одоо манайх нэг хамгийн гол аюул нь сайдын компани хамгийн сайн хөгжиж байгаа. Энэ бол манай амар том гажуудын том илэрлэл واخгүй. Одоо манай бүх сайд нар яам компанитай тэр компани тухайн салбарын босс болцсон. Тэгээ тэрийг сайд дээр тавьсан. Одоо энэ бол энэ гажийг яагаад одоо харахгүй нь. Энэ За таны ярианаас бол ингэж ойлголоо шүү дээ. Чагсаалтын сүүлд байгаа эрчим хүчний одоо дулааны үүнийг л чөлөөлчих юм бол ороход хүмүүс бол орчих юм байна л гэж ойлголоо. Хөрөнгөний биржийг ягаад 100% хувьчилчих болохгүй байгаа юм. Одоо яг сангийн яам тэрний нэг 51% ч юм уу 70% ч юм уу байж яах гэдэг. Яг бол энэ Монгол улсын хөрөнгөний засгийн хөгжил бол тэртээ тэргүй сүүлийн 35 жил ч тэр цаашдаа ч тэр сангийн яамд ямар ч хамаагүй байхгүй юу? Сангийн яамны чиг үүрэгт хизээч байгаачгүй байхчгүй. Тэгээ яагаад хөрөнгөний биржгээд хинт ч хэрэггүй. Энд чинь тэр тендерийн шахаа махаа байхгүй. Нөгөө тэр эрдэнэт мэрдэнэт шиг нь тийм юу ч байхгүй юм хоосон газар шүү дээ. Энийг ядаж байгаа зах зээлд оролцогчдод нь хувьчлаад тийм ээ өгч болохгүй байгаа юм бэ. Тэгээ одоо тэр хамгийн их арилжаа хийдэг ч юм уу те тэр хөрөнгөний зах дээр хамгийн их ордог хүмүүс нь тэгэл шудраг үнэлгээгээр нь авна үз. Тэгэх юм бол эний чинь ингээд улс төрийн томилгоогоор ирсэн мэргэжлийн бусад хүнтэй ингэж ойлголцох гэж үүлээ үздэг байхгүй юу. Тэгжсэнээс зүгээр сайхан дундаасаа COMO-го тавиад ингээд хөрөнгөний засгаа хувийн хөвшил хөгжүүлээд явчих бүрэн боломж нэг байхгүй юу. Тэгэхээр энэ 18 хуулийн этгээдийг бас яг ер нь бас тийм энэ одоо төрийн өмчийн хувьчлалыг хийхээс өмнө Монгол улсын засгийн газар ер нь төр өөрөө урт хугацааныхаа стратеги гаргах ёстой гэж ойлголоо тий хамгийн түрүүнд стратеги гаргаад яг өөрөө төр ямар оролцоотой байх юм бэ? Хувийн хөвшил давмгаалсан зах зээлтэй явах уу эсвэл төрийг давмгаалсан гэдгийг бас бид тодорхойлох ёстой гэж ойлголоо. Хяналтын багцаа яаж авах гэж байгаа юм? Яаж барилдах? Яг энэ юунууд дээр бас яаж яах гэж байгааг бүх тодорхой нэмэлт юмнуудыгаа тодорхой олгож ийж энийгээ гаргуул энэ нь илүү амжилтанд хүрнэлэх гэж штэ тий. Тэгэхээр яг одоо зүгээр л чагсаалт байхгүй юу? Энэ яаж ч магадгүй тий. Энэ дээр хэрвээ төр одоо 51% байна гэвэл хөрөнгө оруулагч юу шаардах вэ? Энэ бол угаасаа дараа нь үхмэл хувьцаа юм байна. Тэгвэл энэ бол ноогдол ашиг өгдөг хувьцаа байх хэрэгтэй л гэж шаарддаг. Өөрөөр хэлбэл төр бол за би 51-тэй байна. Та нар 49 дээр орж ир. 51 гэдэг чинь би эзэн гэсэн үг шүү дээ. Та нар бол одоо холуурын өгсөн. Шийдвэр тэнд гарна. Тэр ноогдол ашиг өгнө. Жил болгон одоо ийм ноогдол ашиг өгнө гэдгээ төр амал. Ноогдол ашигын стратеги байхгүй шүү дээ. Бодлого байхгүй шүү дээ манад. Ноогдол ашиг юу гэж байдаг. Ноогдол ашигаас дахиад төр. Дахиад одоо явж шүү. Тэгээ ноогдол ашигын ер нь бодлого стратеги манад байхгүй шүү дээ. Тэгэхээр хамгийн түрүүнд бас ноогдол ашигынхаа стратеги бодлого хэрэгтэй юм биш үү? Яг тэгвэл тэгвэл одоо дээр наад захын зүгээр энгийн жишээ хэлэхээр 1072 хувьцаа бид нэг талаас эзэмшээд байгаа юм шиг мөртлөө нөгөө талаас аягүй олон жил авахгүй байж байжснаа гинт сонгуулийн жилүүдэд 2 удаа авчдаг шүү дээ бид нар чинь те бид нар. Тэр чинь тэгээ аягүй номгүй мэд шүү дээ. Он дусаг байхад давна. Хамгийн сони юм те жилийн санхүүгийн тайлангараа тэр нь аудитлэгдэжээж хууль мөл байхгүй тий тэр мөр ерөөсөй байхгүй. Энэ дээр би бас үзэгчд бас нэг мэдээлэл өгөхөд энэ 1072 дээс би өөрөөс нэлээд оролцож байсан. Өнөөдөр ямар ч эзэнгүй. Энэ 2,300,000 хуралд оролцохгүй. Тэгээ маш үнцэнтэй өнөөдөр эзэнгүй болсон. Бид нар нэг тухайд явахаас нэг газрын эвлийн баялгаа иргэнтэйгээ холбоогээд хийцэн мөртлөө дараа нь явах механизм хийж өгөө. Дэлхийдээ ч бас нэг механизм байхгүй юм л. Өмч хөвчлээ явуулаа гэж бодъё те төрийн өмчийн компани дээр. Тэгээ энэ компанийг ашигын төлөө ажилуулах юм уу? Нийгмийн сайн сайхны төлөө ажилуулах юм уу? За эсвэл энэ хоёрынхаа балансыг яаж барих юм бэ гэдэг нөгөө нэг ownership нэг юм принципла яг тохирох хэрэгтэй байхгүй юу? Хувийн 200 эдэн мянган компани 26% зах зээл дээр үзэж шээ.
Яг энэ төрийн өмчит компаниудын одоо ажиллаж байгаа хүмүүсийн ажилчдын цалин болон төрийн албан хаагчдын цалингийн зөрүү маш өндөр байгаа шүү. Яагаад гэвэл бас яг энэ төрийн өмчит компаниудад ажиллаж байгаа ажиллагчдын нь бас цалин тогтоохтой бол төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас бол тодорхой томьёо яагаад өгсөн, заагаад өгсөн байт юм билээ гаргаад тэгээд дээрэс нь энэ тэр томьёогоор тооцоолж үзэхэд бол нэлээд өндөр цалин авд юм билээ. Тэгэхээр энэтэй холбоотой бас яг эргээгээд тэр зах зээлийн шударга яг мэдээж тэр төрийн өмчит компани ашигтай ажиллаад ашигаа одоо жил болгоо нэмэгдүүлээд явж ийл тэр захирал нь мэдээж одоо өндөр цалин аваад урамшуул авах нь болно асуудалгүй. Гэхдээ ашиггүй ажиллаж байгаа одоо төрийн өмчит компаниуд дээр энэ тийм өндөр цалин аваад явна гэхээр бас энэ хангалттай хэмжээнд биш л байна л да. Мөн түнчлэн яг энэ дээр бас нэг ганцхан санаа хэлэхэд бас яг ялангуяа энэ уул уурхайн салбарт тэр өөр нэлийн нэмэгдээд байгаа хгүй төрийн өмчит компаниудын 10 компани байгаа шүү дээ уул уурхайн салбарын тэдгээрийн өөр ялангуяа эдгээр бол олон улсын зах зээл дээрээс бонд босгоод тэр нь бол ямар ч хяналтгүй одоо ингээд бүр хаягдсан энэ асуудал бол гэж хэлэхэд бараг хэлцдэггүй байх. Тэгээд төрийн оролцоо дээр хоёр дахь бас нэг аюу том оролцоо нь юунд харагдаад байгаа гэхээр ялангуяа нүүрсний том компаниуд байна те баг нуур энэ төргээд энэ дээр бол төрийн өмчит компаниуд дээр нь төр нь өөрөө үнийг ингээд тогтоогоод өгчдөг. Тэгээд ингээд тэр үннээс ингээд дээш гаргаж болохгүйгээд тэгэхээр тэр төрийн өмчит компани чи яаж ашигтай ажиллах юм бэ? Төр нь өөрөө үнийг тогтооход өгчөж байгаа юм чинь. Тэгэхээр энэ улс төрийн оролцоо гэдэг юм ин хаана хязгаарлах вэ гэдэг чинь хамгийн чухал асуудлуудын нэг гэж л харагдаад байна л да. За судалгааны үр дүн сонсоход бол ер нь баримжаатай л юм гарч ирж байгаа юм шиг надад санагдчихлээ л да. Тэгээ сая энэ сүүлийн нөгөө багнуур энтертэй холбоотой юм дээр ер нь төрийн өмчийн компаниудын өмчийнхээ нэг юм зарчмын асуудлыг айгүй тодорхой зарлах хэрэгтэй юм шиг байна. Одоо өмч хөвчлөл явууллаа гэж бодъё те төрийн өмчийн компани дээр. Тэгээ энэ компанийг ашигын төлөө ажилуулах юм уу? Нийгмийн сайн сайхны төлөө ажилуулах юм уу? За эсвэл энэ хоёрынхаа балансыг яаж барих юм бэ гэдэг нэг ownership нэг юм принциплаа яг тохирох хэрэгтэй байхгүй юу? Тэгээ энэ нь юусоо зарлагдаагүй байгаа учраас айгүй сонин нэг талдаа ашиг хийгээд баялагын саналуу мөнгөө өг гэдэг хүлтэй тий. Гэтэл нөгөө талдаа багнуур шивээ овоо энэ чинь нөгөө хөрөн нүрстэй. Тэгээ эдний чинь үнийг амар олон жил эцэн бүтээгдэхүүнийх нь үнийг айгүй олон жил барьцсан. Компаниуд бол үнэндээ өөрөө өөрсдийг одоо цааш нь аваад явах боломж нь бараг байхгүй. Тэгээ яг ингээ эргээд нөгөө одоо тэр өнцгөөс нь ингээ харахаар зэрэг багнуур шивээ овоо бол нийтийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулсан. Тийм үстэй. Бид бүгдийн тийм сайн сайхны төлөө юм хийгээд байгаа байхгүй юу? Гэтэл хувьцаат компани үндсэн үүрэг нь ашигын төлөө гэдэг томьёол компани тухай хуулийн дээр байгаа шүү дээ, тий. Тэр маш бүлүүлэг тодорхойлт. Яг уу одоо байгаа тодорхойлтыг нь хүрээнд байхаас өөр аргагүй шүү дээ яг одоо. Тий би тэгээд зарим юм бол философи хувьд шууд хэлэх хэрэгтэй. Энэ хамгийн бүлүүлэг тодорхойлт бараг 90-ад онд Европт байхгүй болсон. Компани гэдэг бол цалингийн төлөө яваа бүлэг хүнийг хэлнэ гэж байна. Цалингийн фондын төлөө. Одоо хааш тийм тодорхойлттой. Ашигын төлөө чи 90 онтой бас байхгүй болсон тодорхой. Манайх хамгийн наасан энэ тодорхойлттой хүртэл хоцрогдсон юмыг аваад өнөөдөр ашигын төлөө явж байгаа бүлэг хүн энэгээр өөр сэтгэлгээ үүсгэл хувийн компани гээд ашигын төлөө хэдэн шуналтаа өсвөдгөл тэгээ энэ дэр уучлаарай чинь цалингийн төлөө хэсэг үүсгэн. Харин тийм. Тэгэхээр зэрэг компани хамгийн ихний тодорхойлт нь цалингийн төлөө яваа бүлэг хүний компани гэнэ тодорхойлтыг оруулж ирэх хэрэгтэй. Энэ цалингийн төлөө юу шал айгүй явцсан байгаа хгүй. Хэрвээ ингэж тодорхойлчих юм бол айгүй явцсан шүү дээ. Тий, нөгөө өмчлөлийн талаар ойлголт нь байхгүй тий. Цалингийн фондын. За хөдөлөө эргээд нөгөө юу байгаа. Тодорхойлтын хэмжээ би яг альбэсийн тодорхойлт руу буусан шүү тий. Одоо нэг юм байна. За хөрөнгөний бирж дээр 300 одоо ч нилээд болсон баг. Одоо социализмын нөгөө нэгэн байгууллагч аваад хөрөнгөний биржээ байгуулад автоматны механика байгуулчихлаа шүү дээ. Тэгэхэд бас улсын үйлдвэрийн газруудыг ХК болгосон. 350 250 өхмөл. Одоо ч нэр нь байж яадаг, хасч болдгоо, эзэн байхгүй. Одоо бол бид нар ч бас нэг улсын ХК болгоч biz болгож үзсэн шүү дээ. 92 онд. Тэр улсын үйлдвэрийн бүгд ХК болсон. 250 байхгүй. Тэгэхдээ чинь зах зээл дээр одоо тоо их баг шүү. 123 компани гэж яриад байгааз. Тэг чинь тэдний нийт хөрөнгө нь 60 их найд буюу манай дотоодын нийт бүтээгдэхүүний 74% эзэлж байгаа. Тэдний орлого нь ихэд 26 тэрбум буюу манай дотоодын бүтээгдэхүүн 32% эзэлж байгаа байхгүй. Өөр нь 22 их найд буюу дотоодын бүтээгдэхүүн 28% эзэлж байгаа. Тоо их баг мөртлөө зах зээл дээр 74% эзэж юм боддог. Тэгэхээр нөгөө талд нь юу? Хувийн 200 эдэн мянган компани 26% зах зээл дээр үзэж шít. Гэтэ чи энэ чинь асар их юмыг нөгөө хэд
тоон цөөхөн мөртлөө менежмент муутай үгсэн намчингууд би өөр онцгойлж хэлье. Үгсэн намчин гэж байгаа. Улс төрөөс хасагдсан, сонгуул дунсан нэг этгээдүүд CEO хийгээд дампууруулж байгаа байхгүй. Одоо бүгд шоронгийн алга татаа суулж байгаа шүү дээ. Эхнээсээ яагаад энэ нэмэгдэх одоо байлгаад байгаа юм? Тэр чаддаг менежментийн хэд хацт нөгөөч. Харин тийм тэгэхээр л би нөгөө хурдан хувьчил засаглаа гэхдээ зөв бод. Төргөө орхоо байх хэрэгтэй. Төр 51%, 70%-тэйгээ тэргээрээ олон гишүүн томилоод ингэ явах юм бол тууцад бол ерөөс орохыг 100% хориглох хэрэгтэй. Тэр төрөөс яамнаас хамгийн гол нь өмчлөлийн одоо нэг алтан хувьцаа эзэмшигч байх юм уу? Тэгээ нөгөө нэг өмчлөлийн статусыг л айгүй тодорхой болгочих хэрэгтэй байхгүй. Тэгээ тэрийг айгүй зөв тайлбарлчих юм бол цаашаа бол юмыг айгүй аятайхан зохицуулаад өмч хөвчлээ асуудал. Энийг ингээд баазуул гайгүй өвчөрчд бас ингээд гайхчих бодно. Энэ бүх засаглал бас баахан юм яриад байгаа шүү дээ. Эцсийн дүндээ тэр хараат бус гишүүн байна уу, байхгүй юу, хамтын засаглал байна уу, байхгүй юу те. Юу хийх гэж компани стратегтэй л байх хэрэгтэй байдаг. Туз байна уу, CEO гүйцэтгэх захирал байна уу? Энэ бол тухайн компанийг цаашд олон 10 жил авч явах стратегийг гаргах л үүрэгтэй шүү дээ. Тэгэхээр өнөөдөр Монголын энэ төрийн 100 гаруй компани бол стратеги байхгүй. За энэ хоёр шалтгаантай. Нэгдүгээр шалтгааныг хэдүүлээ ярьлаа. Мэргэжлийн CEO мэргэжлийн туз хизээш тавьж байгаагүй юм чинь дандаа яамны хилцээний дарга нар тузын дарга хийдэг шүү дээ. Тэгэхээр яаж стратегтэй байх вэ гэж те стратеги гаргаж үзээгүй хүмүүс юм чинь. Бизнес менежмент стратеги ухаан огт зураагүй улсууд байгаа шүү дээ. Хоёр, Монголын төрчин өөрөө стратеггүй шүү дээ. Сая одоо Лакшми хэлж чинь эрчим хүчнийхээ хувьд ч гэдэг юм уу. Эсвэл уул уурхайхаа хувьд стратеги гаргахгүй болохоор тэрний доор байгаа төрийн өмчт компани яаж стратегтэй байх вэ те? Хувьцат компани, хувьцаа эзэмшигчдийн хурал дээр ирж байгаа хувьцаа эзэмшигч нар гэдэг юм уу да тий нөө брокер зэлийн компаниуд бол мэдээж хүнээ төлөөлөд мэргэжлийн оролцоотой байгаа гэдг нь ойлгомжтой. Тэдний мэргэжлийн мэдлэгч гэсэн жилээс жил сайжрал юм л да. Одоо надад анзаарэгдэж байгаа юм дээр бол үнэхээр 5-6 жилийн өмнө ярьдаг, асуудаг, хандж байгаа байдал нь нэг өөр. Өнөөдөр бол шал өөр орж ирж байгаа тий. Зүгээр яг нийтлэг жижиг хувьцаа эзэмшигч гэдэг юм уу да ХХК-гийн төвшөнд ажилладаг ч юм уу нийтлэг хүмүүсийн ерөнхий санхүүгийн мэдлэг гэдэг юм уу да яг энэ хувьцаат компани талаар хувьцааны талаар хөрөнгө оруулалтын талаар баримтлах юм одоо сайжруулах юм айгүйх байх сэтгэлгээний хувьд бол айгүйх өөрчлөлтгүй одоо юу гэдгийг хувьцаат компани хурал дээр ирснээр бэлэг авах гад бэлэг аавна бэлэг өгсөнгүү чинь бэлэг өгөх юм бол зардал өсөх гээд шүү дээ тий эзэн ирээд тий одоо өөрөө компаниас бэлэг авъя гэдэг юм ярихаар чинь юу гэж ойлгохгүй тий энэ асуудал бол ер нь байнгын л давталттай явждаг. Манай хувийн компаниас одоо энэ дараагийн 2 дахь үедээ ирсэн. Одоо нэг 90-ад оны менежмент ингээд яваал нэг манай компани явсараад нэг компани бас одоо ингээд чинь 30 жил болчихлоо шүү дээ. Одоо манай хувийн компаниуд 2 дахь үе эхэлсэн. Одоо нэг би болсон компани хүнд өвлүүлэх үү, дараагийн CEO-го бэлдэх үү, өөр CEO авчираад ажиллуулах. Өөрөө бол биологийн хувьцаа дуусч байгаа байхгүй. Одоо яг нарийнда төр нэг энэ компаниуд яа гэдэг чинь манай хувийн компаниуд бас ийм ажил одоо маш харагдаж байгаа. Одоо бүгд энэ дараагийн бий болгосон энэ тий юугаа яаж цааш нь авч явах вэ гэдэг. Гэтэ төр хувьсгалгүй л ер нь тийм 2 дугаар үедээ орчих гэдэг юм шүү. Тэр 2-р үе. Одоо Samsung гэдэг групп байж гэн те тэр чинь 50-аад онд байгуулагдсан Солонгосын. Тэгэхээр Samsung-ийн одоо лигийн гэр бүл байгаа шүү дээ. Үүсгэн байгуулагчийн гэр бүл чинь 7 орчим хувь эзэмшиж байгаа байхгүй юу? Тэгээ ер нь 70 гаруй хувийг нь хөрөнгө оруулалтын сангууд. Тэгэхээр саяны тэр одоо сая хүнийг хувьцааны мэдлэгтэй болгоно гэдэг нь өөрөө нэг талдаа утоп нөгөө талдаа шаардлагачгүй. Хөрөнгө оруулалтын сангуудыг дэмжиж тий. Тэгэхээр бид нар хөрөнгө оруулалтын санг анх байгуулахад хөрөнгө оруулалтын сан чинь татвартай байж болохгүй. Яа тэгэхээр нөгөө татвараа төлөөд олсон мөнгөө ард түмэн санд хийгээд тэр сан хөрөнгө оруулалт хийгээд нөгөө ард түмэн шууд мөнгөө их биш сангаар дамжиж хийж шít. Тэгвэл сан дээр татвар төлөөд дахиад татхад нь татвар төлчүүл болохгүй байхгүй угаасаа логик. Тийм юм байна. Тэгээ сан өөрөө татваргүй гэж хууль гаргахад шин сангийн сайд гарч ирэл татвартай болгоол дараагийн сангийн сайд нь татваргүй болгоол тэгэнгүүт одоо татварын ерхий газар нэг голд нь гацаагаал. За дээрэс нь бас нэг эзэн одоо төлөөллийн агентын онол гэдэг нэг юм байдаг шүү дээ. Өмчийн эзэн өмчийн эзний эрхийг хэрэгжүүлж байгаа удирдлагын баг гэдэг юм уу. Энэ хоёрын хооронд зөрчил банк байж байдаг засаглалын суурь зарчим. Тэгээд төр өөрөө эзэн нь тэгээд нөгөө менежментийн баг хоёрын ашиг сонирхол нь адилхан болчиход байгаа байхгүй юу? Адилхан шал өөр төвшин рүү асуудал нь өөрөө орж ирээд амар зөрчилтэй. Тэнд уг нь бол нөгөө эзэдийн өмчийг аль болохоор өгөөж ийн максимум хэмжээнд хүргэх ёстой.
Тий засаглалын зарчмын юу ах вэ гэхээр гаргаж байгаа тэр хяналтын зарлуудаа л аль болохоор минимум түвшинд барьж явах ёстой л гэсэн тийм юм явж байгаа байхгүй. Яг одоо бол энэ дээр хяналтын тогтолцоо гэдэг юм баг байхгүй. Мэргэжлийн баг ерөөсөй байхгүй шахуу нэг юм байдалтай. Тэгээд яг уу гаргасан тэр чагсаалт өмч хөвчлэмийг нэлээд сайн даацтай бэлдэж орох ёстой байх. Үр дүнгийн бодоход зүгээр нэг вишлист болчих вэ гэдэг айдас явж байгаа. Гэхдээ яг үүндээ төрөмчийн компаниудын засаглалыг сайжруулах зайлшгүй шаардлагатай. Төр хувийн хвшилтайгаа өрсөлдөж ингэж ороод бүх нөгөө аж ахуй ажил руу н ороод бүр дотоод хөдийн нөөцийн томилж чинь те ихэнхдээ үүрэг гүйцэтгэх шиг томилсон. Сонгон шалгаруулалт явуулахгүй мэрэгжлийн баг бүрдүүлэхгүй. Хувьчлагаас өмнө бас улсын хурд өргөн баригдаад байгаа энэ төрийн өмчит компаниудын бүтээмжийг одоо дэвшлүүлэх те энэ бүтээмж гэсэн энэ хууль байгаад байгаа. Энэ хуулийн дотор бол бас тодорхой авууштай зүйлүүд бол байгаад байгаа байхгүй. Энэ дэр ялангуяа одоо юу гэдгийг хараат бус гишүүдийн тоог нэмэхдээ одоо 9 байвал магадгүй одоо 6 хараат бус байх. За сонгох ажлын хэсэгтээ бас одоо ийм мэрэгжлийн холбоотыг оруулах те танхим одоо банкны холбоо ч гэдэг юм уу санхүүгийн салбарын тодорхой юм юунуудыг оруулаад тэгээ сонгон шалгаруулалтандаа бол ингэж явах гэдэг энэ юмнуудыг оруулаад өгсөн болохоор би бол энийг бол бас тодорхой хэмжээгээр илүү одоо бас илүү одоо давуу одоо бас эдийн засгийнхаа одоо тэ дэмжсэн юм шийдвэр гэж бол хараад байгаа байхгүй. Гэхдээ яг хуу энэ дэр өнгөрсөн хугацаанд яг хамгийн том асуудал нь төрийн өмчит компаниудаар юу байгаа гэсэн хэрэг төр өөрөө нөгөө нэг хувийн хвшилтайгаа өрсөлдөнө гэж нэг айгүйх яриад байдаг шүү дээ тий. Төр хувийн хвшилтайгаа өрсөлдөж ингэж ороод бүх нөгөө аж ахуй ажил руу н ороод бүр дотоод хөдийн нөөцийн томилж чинь тий. Ихэнхдээ үүрэг гүйцэтгэх шиг томилсон. Сонгон шалгаруулалт явуулахгүй мэрэгжлийн баг бүрдүүлэхгүй. Тэгээд ашиг нь айгүй баг одоо айгүй ашиг одоо өөрсдийнх нь одоо үйл ажиллагааныхын зардал маш өндөр. За бас нэг аюул том одоо төрийн өмчит компаниудаар үүсэж байгаа нэг асуудал бол бас юу байгаа гэхээр өрийн асуудал орж ирж байгаа байхгүй энэ дэр. Яг тэгвэл одоо Эрдэнэс 5 толгойн энэ чинь бүгдээр олон улсын зах зээл дээрээс бонд босгочихсон. За тэгээд тэр бондыг болохоор эргээгээд одоо нөгөө компанийнхаа инновац одоо тий үр ашигтай байдал эсвэл одоо дахиж нэмэн үрдэг шингэх ч гэдэг юм уу тий тэр юунд зарцуулаагүй эргээгээд одоо юу гэдгийг нэг тэтгэврийн зээл тэглэгч гэдэг юм уу эсвэл одоо ард иргэдээ нөгөө 1072 хувьцааны Нобель ашигыг тарахч гэдэг юм уу ингээд тодорхой юм улс төрийн зорилготой аягүй ашиглаад явцсан байгаа байхгүй юу. Хизээч ямар ч гүйцэд захирал хийж үзээгүй, ямар ч бизнест ажиллаж үзээгүй нэр энэ төрийн аж ахуйн шууд дараагаар тавиад байгаа маань өөрөө болохгүй байна л гэж үзээд байна. Тэгээ энэтэй холбоотой та гураас бас би бодож байгаа санал асуух гэдэгхгүй сүүлийн үед анзаарч засаглал корпорацийн засаглал гэдэг юм бас оруулж ирлээ сүүлийн 30 жил. За нөгөө гадны зөвлөхүүд ирнэ. Тэр зөвлөхүүд бол пост коммунист улс гэж амьдралдаа мэдэхгүй. За гэтэл ямар асуудал болж ийн гэхээр 5 сая хувьцаа эзэмшигчтэй. Нэг хувьцаа эзэмшигч нь одоо 5%-аас илүү хувь эзэмшдэггүй. Ийм одоо үндэстэн дамнасан корпорац зориулсан засаглалыг копидод шууд тавьчихжээ. Гэтэл 40%, 50%, 70% хувь эзэмшдэг. Эзэн бие нь тодорхой байгаад. Тэгэхэд одоо сүүлдээ гэж эзэн бүр хол байх хэрэгтэй болгоод явчихж байгаа байхгүй юу? Тэр нөө 5 сая хувьцаа эзэмшдэг логикоор бол. Гэтэл корпорацийн засаглалын ерөөсөө зорилго юу? Таны түрүүний хэлдгээр эзнийг ойрхон л байлгах шүү дээ. Эзэн хяналтаа тавих боломжийг олох гэж corporate governance юу засаглал байгаа шүү дээ. Ингээ бид нөгөө барууны зөвлөхүүд ямар улсад ямар зөвлөгөө өгж байгаагаа мэдэхгүй тэрийг бид энэ дагаж хөөрж баахан хууль журам стандарт болгож гаргадаг ийм асуудал байна. Тэгэхээр энийг би юутай холбож та гуравт асуудал тавих гэдэг вэ гэхээр одоо хөрөнгөний бирж байна шүү дээ. IPO-г товчлсон нэртэй. Гэхдээ гүйцэтгэх захирлаа тавьж чаддаггүй. Тэрийн сангийн сайд ч юм уу сангийн яам ч юм уу шийдэх ёстой. Гэхдээ эн чи одоо ийм байдлаар хэрвээ явах юм бол эн чи ерөнхий сайд болохоор ингээд бас зөв зүйтэй санаачлаг гаргаад төрийн өмчийг бирж дээр гаргая, хувьчлыг зөв санаачлаг гаргадаг. Гэтэл нөгөө давс хийвэл дуустал, ажил хийвэл дуустал биш аваачаад нэг юм 10%, 20% нэг гаргамар аядаад тэгсээ нэг хараат бус гişүүн гээд нөгөө барууны буруу хуулсан ямаараа хараат бус гişүүд тавиад тий. Тэгэхээр бид өнөөдөр Монголынхоо тийм гибрид хөгжлийн үе шаттайгаа бас таарсан засаглалын стандартыг гаргах хэрэгтэй байна л да. Жишээлбэл одоо магадгүй 51% авж үлдээ төр болгоомжилж ш 49% хувьчлээ. Тэгвэл 49 дотор байгаа
хамгийн том хувь эзэмшиж байгаа хүмүүс нь дараагийн 2 тузын гишүүний томилё л доо. Ингэж явахгүй бол тэ үүсгэн байгуулагдаад 200 жил явцсан давмгай хувь эзэмшигч нэг ширхэгч байдаггүй. Хэдэн 10 сая хувьцаа эзэмшигтэй компанид зориулж гаргасан энэ Европ төвтэй засаглалтаа манайх чинь компани тухай хууль дээр байгаа. Гүйцэтгэх захирал тузын дарга хийж болохгүй гэж байгаа шүү дээ бүр. Хөнгүү улсад те. Гэтэл Америкт бол гүйцэтгэх захирал бөгөөд тузын дарга гэж явж байгаа. Гэхдээ яг зүгээр нөө шилжилтийн үеийн ч юм уу хувьчлалынхаа эхний үе дээр үнэхээр ашиг сонирхлын зөрчил ихтэй айгүй олон юм нөө эрсдэл нь айгүй өндөр авах юм бол гадны SEO авах бол ер нь буруудад ах юм байхгүй шүү дээ. Ялангуяа өгөөж айгүй өндөртэй, салбар нь өөрөө ирээдүйтэй те. Тэр чиглэлээр айгүй мэрэгсэн үнийг бид нар үнэхээр зарлаад авч чаддаг бол хэсэгтээ бол 1-2 жил бол ер нь байлгаад система ч юм уу тэр процессуудаа чиглэлүүлээд авчих нь өөрөө зөв баха. 20-д үйлдвэрийн газрын туузд орсон нөхдүүд сангийн ямар дүрэн байж байгаа шүү дээ. 10-20 жилөө те. Яаж амжилттай ажлыг хайж байгаа тэр болон компаниудыг бас хянаад тэр бол бэлэг тэмдгийн байха болио. Хоёрдугаар энэ улс төрийн намаар дамжиж ямарваа нэгэн томилгоо хийх бүр 100% хариулж бүр аль биесний бүр хууль гаргаж болно шүү дээ. Тэр улс төрийн нам хамаагүй яаж санхүүгийн сургуулийн менежментийн ангийг төгсөн 5 жил ажилласан тийм хүн ажиллана. Тэр ашигтай газруудыг ажиллуулсан. Тэр улс төрийн намаар бол уучлаарай та бол ийшээ зүглэгч хэрэг байхгүй. Гэтэл яг нэрэндээ 121 үйлдвэр чинь яг үзэх юм бол 99% дандаа намын нөхдөл очиод ясан намын нэг цэргэлж сууж байгаа шүү дээ. Гэхдээ өөрөө ч бас нэг хэрэг мэдл байхгүй. Дээрээс дохио үлээгээл хөрөнгө оруулалтын сангуудыг дэмжиж тий. Тэгэхэд бид нар хөрөнгө оруулалтын санг анх байгуулахад хөрөнгө оруулалтын сан чинь татвартай байж болохгүй. Яа тэгэхээр нөгөө татвараа төлөөд олсон мөнгөө ард түмэн санд хийгээд тэр сан хөрөнгө оруулалт хийгээд нөгөө ард түмэн шууд мөнгөө их биш сангаар дамжиж хийж шít. Тэгвэл сан дээр татвар төлөөд дахиад татхтан татвар төлчүүл болохгүй байхгүй угаасаа лог гэв. Тэгээ сан өөрөө татваргүй гэж хууль гаргахад шин сангийн сайд гарч ирэл татвартай болгоол дараагийн сангийн сайд нь татваргүй болгоол тэгэнгүүт одоо татварын ерхий газар ингээ голд нь гацаагаал ингээл ийм гэл юм яриад нөгөө Евингийн тал гэдэг шиг юм үлгэр яриад ингээд яваад байгаа чи өөрөө зөвхөн эрчим хүчний салбар, санхүүгийн салбар, барилга бүх салбар төр өөрөө яах гээд байгаа нь ойлгомжгүй. Сайд болгон одоо гарч иж дураараа одоо мэрэгжил мэдлэггүй сайд нар хууль юм өөрчилдөг те. Ийм байдал бол өөрөө одоо айгүй их бас асуудалтай байгаа байхгүй. Би энэ одоо 18 онд банкны холбооны ерөнхийлөгч байсан. Тэгэхээр татварын хууль шинжлэгдсэн шүү дээ. Тэгэхээр би 19 оны 3 сард 18 онд батлагдсан. Тэгэхээр би драфтын үед олж хилцүүлгийн үед орж шүү дээ 18 онд те. Тэр чинь батлагдахаас өмнө. Тэгээ би очиод хэлсэн байхгүй татварын тэр боловсруулсан нөхдүүд. Энэ хууль чинь ерөөсөө хүн барьж авч шоронд хийх хамаг юмыг хааж битүүмжлэх. Татварын байцаагч маш их хэрэг мэдл өгсөн одоо ийм хууль байна. Завхрал гарна шүү гэж хэлсэн. Одоо энэ баахан данс мас хаачлаа гэдэг асуудлыг би 18 онд ирсэн байхгүй юу. Тэгэхэд юу гэж хэлсэн гэхээр үгүй энэ татвараас зүхтаадаг нөхдүүдийг гарын муших гэж байгаа маа гэж. Тэгэхэд би хэлж байгаа байхгүй үгүй. Та нар бүх иргэдээ гэмт хэрэгтэн гэж үзээд хууль гаргаад байгаа юм. Гэтэл татвараас зүхтаадаг гэмт хэрэгтнүүд байгаа. Үнэн. Харин тэднэрт зориулж гаргасан хуулийг чинь нөгөө татварын байцаагч чинь шудраг хүмүүстээр ашигладаг юм аа. Яагаад тэгэхээр танаа хууль чинь угаасаа нэг заалт нь болно гэд нөгөө нь болохгүй гэж заадаг. Энэ хууль зөвшөөрсөн юм тэр нь хориготой байдаг шүү дээ. Ингээд заахаар чинь дураараа одоо ингэж яах. Тэгээ шууд данс хаах эрх мэдлийг нь тэр байцаагч юмд өгсөн хууль гарсан шүү дээ 19 онд. Энэ чинь бас би хараалт хувьд нь санал онлоо хэлсэн тэгээд хүлээж авахгүй одоо ингээл ингэж байгаа. Тэгэхээр ер нь одоо бид нар энэ одоо эргээд нэг үндсэн сэдвтэйгээ холбоход төр өөрөө стратеги гаргаад маш тодорхой ойлголцоод тэгээд төр гэдгийг чи одоо хоёр нам ээлжилж бариад байгаа шүү дээ. Монгол Ардын нам, Ардчилсан нам хоёр ээлжилж бариад байгаа. Тэгэхээр би бол төр гэдгийг юу гэж ойлгож байгаа вэ гэхээр яг одоо бол Монгол Ардын нам, Ардчилсан намын лидерүүд тойрч сууж агаад 28 оны сонгуул ямар байхаас үл хамааран зарчмын ийм 10 асуудал дээр нэгдий гэж зарламаар гохгүй юу. Тэгэхгүй бол одоо ийм нэг хідэн сайхан сайн дурын уран сайханч нар гудамжинд удчлаач гэдэг юм уу, ядарчлаач гэдэг юм уу гэж явжсан. Гэнт сонгуулаар ард түмэн гайхажсэн нэг талд нь өчгөр хизээч сайд болно гэж бодоогүй сарын өмнө юу хийдэ гэж бодож исэн нөхөр гинт асар том салбар аваад. За тэгээ нөгөө яамдууд бодлогын газруудад чи нөгөө одоо ахлах референтүүд хэлцээний дарга нэргээд нөгөө ирсэн сайд болгоны тархийг угаадаг бас нэг юм сүрэг байна. Ерөөсөө ингээд угаагаа хийчихдэг. Одоо засаг солигдох болгонд төрийн өмчит компаниудын тууд солигдно, гүйцэтгэх захир солигдно.
Сайд нь солигдоход сайд нь ирээл за миний доор ямар төрийн өмчит компаниуд байна гэдгийг хараад тэгэл шууд тэнцээ байгаа нөгөө нэг юунуудыг оролдоод өөрчлөөл тэгэл нөгөө өмнөх сайдынх нь за захирал нь байна ч гэдэг юм уу те томилсон үн байна гэл нөгөөх нь халагдаад яамда бүтцийн өөрчлөлт хийгээл тэгэл дахиад туудсан шинэ хүмүүс. Тэгэхээр туудсан ч гэсэн доктортой ажиллаж чаддгүй байхгүй юу. Тэгэхээр энэ өнөөдөр манай Монгол улсад яригадаад байгаа энэ докторгүй адил чинь хууль эрх зүйн орчинд байна. Нэгт байнга хуулиа өөрчилж байна. Хоёрт одоо засгийн газрын бүтц байна. Төр засаг өөрөө доктортой байж чадахгүй байна. Гуравт юу яаж юм хэрэг энэ нь үе дахиад энэ төрийн өмчит компаниудынхаа үйл ажиллагаанд нөлөөлөд ороод ирчихэж байгаа байхгүй юу докторгүй байдал нь. Ягаад гэвэл төр засаг одоо засаг солигдох болгонд төрийн өмчит компаниудын тууд солигдно, гүйцэтгэх захир солигдно. Энэ нь зөвхөн 4 жил мэл гэж бид нар ярихгүй шүү дээ. Энд чинь 4 жил үйл ажиллагаа явуулсан бол баг утоп шүү, баг байхгүй бах. Тэгэхээр за 1 жил хагас үйл ажиллагаа нэг туузаараа нэг захирал нь үйл ажиллагаа явуулж чадсан бол их юм гэж бол баг харах хэрэгтэй болчиход байгаа. Тийм, хүнтэй үзээд байгаа юм л да. Одоо чинь энэ нөгөө суурьшмал одоо еврейч гэдэг юм уу, англо-саксон соёлын чинь давуу, хятад гэдэг юм уу соёлын давуу тал нь хоёр хүн бие биендээ дургу байж болж байна. Тийм. Ер нь бол өмнөх даргадаа сүүлд ирсэн дарга дандаа дургуул байдаг юм байна л да. Дэлхийн Goldman Sachs вэ нөө хинч вэ нөө. А гэхдээ хүндэн дургу боловч бодлогыг авч яваад байна. Бүтцээ алдчихгүй. Ягаад тэр чинь адилхан гүйцэтгэх захирал хийжсэн. Яг бие биенийг хамгийн ойлгох хүн тэр хоёр ихгүй. Яг нэг байгууллагыг удирдсан одоо зовлон нэгтэй гэдэг шиг те. Тэгэхээр бодлогыг ингэж ойлгож авах биш. Хүнтэй шууд хавсаргаад бодлого бүх юмыг ингээд нөгөө нялга авч байгаа. Энэ бол манай бид чинь нөгөө түрүүн лавжаа үеийн зэгч бас ярьж ирсэн нөгөө нүүдэлчид чинь бол бас агуу ухаантай тийм учраас бид бас дэлхийг эзэлсэн. Энэ суурьшмлууд бас агуу байна те. Энэ бид AI бүх юмыг суурьшмлууд л хийж байна. Бид дунд нь гацчихгүй юу? Нөгөө мал ахаггаасаа гараад хагас хотод ороод ирсэн. Хотод амьдрах аргаа олдоггүй. Хятад, еврей, одоо англи, саксон, Америкийн философи энтрийг жоохон судал те хотод амьдраад байгаа юм бол эсвэл бүр жинхэнэ ориг нүүдэл чинь Чингис хааныхаа философиг судал. Тэгэхгүй одоо нөгөө марксизм юуны хооронд гатсан феодалыг алгасаад яалаа гэдэг шиг одоо юу нь мэддэхгүй юм өөгчш булчирхаач болсон юм байна шүү дээ. Тэгэхээр нөгөө шиг байна. Одоо яа тэгэл улс төрд ороод үзэлтэй. Одоо тэр 28 онд 2 нам үзэлц. Нэг нь ял. Магадгүй нэг нам ялж магадгүй. Гэхдээ өмнөх намынхаа яах нь бодлогыг зөв бодлогыг 100 үргэлжлүүлэл аваад яваачтай. Одоо ингээ бэлтгэл нь хангагдаагүй байгаа учраас би wish list гэж одоо мөрөөдлийн жагсаалтал гэж хэлэх гээд байна л да. Тэгэхээр эрх зүйн зохицуулалтаа одоо зохицуулалтын орчин аягүй тодорхой болсон. Засаглалын хувьд яг ямар байдлаар шилжих гээд байгаа юм, вакцины хэдэн хувь нь одоо нийт хэдэн хувь нь гарахын үнэлгээнүүд нь хийгдсэн байгаа мó, бүртгэл нь одоо бүртгэлийн асуудлууд өмч хөрөнгөтэй компани өөрийн үнэлгээтэй холбоотой асуудлууд хэр явцсан. За магадгүй хувьчлалын өмнө ер нь компани өөрөө бүтцийн өөрчлөлт энэ төр хийцэнтэй бэлэн болцсон. Дээрээс нь ажилтнуудынхаа эрх ашгийг хамгаалах, тэр хүмүүстэй давуу эрхтэй хувьцаа энтрээ олгох ч гэдэг юм уу те. Нэг тийм юмнууд нь аль хэзээний хийгдсэн л байх хэрэгтэй байхгүй юу? Уг нь бол одоо ингээ сайн туршлагыг ярих юм бол те. За манайхч тэг яг жижигхэн энерги багтаа учраас аяг урдган хийж магадгүй л дээ. Гэхдээ бэлтгэлгүй орж болохгүй байх. Тэгээ үнгүүдүүлэх тэгээ магадгүй нөгөө талын үзүүртэй тодорхой ашиг сонирхолтой. Тэгээ одоо нөгөө өмнө нь явсан том их баг хөвчлийн үр дагавар яг Монголын загвар гэж айгу олон газар судалгаанууд дээр ордгол юм билээ л дээ. Айгу богинохоо хугацаанд нэгэн зэрэгтэй улсын өмчтөөс мөхөмөө өвчлсөн. Гэтэ хүртээмж тэгш бүс уварлалтай айгу мундаг одоо сонгодог жишээнд орчт юм билээ. Дээр нь болоод бизнесийн өмч хөвчлийн цаанаага нуугдж байгаа хамгийн их балиар юм бол энэ төртөө нийлсэн бизнес гэж өөрсдөө нэрлээд байгаа. Өөрсөндөө давуу эрх аваад тэнвэр амьдран суудаг. Би хэлж байгаа ш 5,000 компани цаана нэг 3,000 этгээдүүдийг зайлуулах хэрэгтэй шүү. Тийм хулхины юмтай өгчих юм бол авсан хүн дахиад хохирно. Тийм битгий байгаасаа гэж бодчих. Тэгээд мэдээж энэ зөрөгтэй хийх хэрэгтэй. Ялангуяа эрчим хүчтэй одоо энэ жоох яс. Тэгээд чойж маань одоо ямар ч үс энэ нэвтрүүлгийн хугацаанд тог таслаагүй их баярлж байна. Хамгийн чухал зүйлийг их баярлалаа тий одоо тодорхойж байна. За ер нь бас яг хэдүүлээ бас яг энэ төрийн өмчийн компаниудын хувьчлал гэдэг асуудлаар бас ярилцлаа. За ингээ өнөөдрийн нэвтрүүлгээ үгээр жаргах уу тий. Дараа нь зөндөө уулзах юм байна. Өвчл хэлбэн дээр уулзах юм биш. За баярлалаа. За баярлалаа.